Манай аймгийн транзист төмөр зам агаарын коридор дайран өнгөрдөг бөгөөд 2021 оны жилийн эцсийн статистик тоогоор 5,000 гаруй өрхийн 18,000 хүн ам 432 мянган мал хоологдсон. 2021 онд улс орон нутгийн төсвийн нийт 12.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудаас онцлбол 100 орт шинэ эмнэлгийг ашиглалтанд оруулж, Дөрвөн аймгийн Арман сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Сүмбэр сумын 2 дугаар багт 640 хүүхдийн сургуулийн барилга баригдаж байгаа бөгөөд прокурорын барилгыг шинээр ашиглалтанд оруулан цагдаагийн хилцээний барилга баригдаж байна. Аймгийн төвийн хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усаар хангах зорилгоор Сүмбэр сумын 2 дугаар багийн гэр хорооллыг цэвэр усны шугамд холбож, тэрэгтийн цэвэр усанд өргөх станц, цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг суйрлуулах ажлыг дуусгаж, аймгийн төвийн бүх хотуудыг ухаалаг ходлогын үйлчилгээтэй болгосон. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд нийт 5 км буюу 148 ширхэг гэрэлтүүлэг суйрлуулж, аймгийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэн иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг сайжруулсан. Орон нутгийн газар тариалан эрхлэгчдийг дэмжих зорилгоор шинэ хөдөө төслийг хэрэгжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдан авлаа. Түүхтэд цайны замыг сурталчлах аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Тэмэнжингийн цаваа хөшөөг орон нутгийн бизнес эрхлэгч иргэдийн дэмжлэгээр байгууллаа. Орц гэлэн хоршооны хүн амыг махны хэрэгцээг хангах, нөөцийн мах бэлтгэх зорилгоор хоногт 70-80 бог, 5-10 бодом мал нэдлэх, мах боловсруулах цех, 70 тонны багтаамжтай махны хөргүүртэй зойр ашиглалтанд оруулж үйл ажиллагааг эхлүүлсэн. 2021 оныг нийтийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж, жилийн хүрээнд хүн амыг эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулах, эрүүл амьдралын зөв дадал хэвшүүлэх, биеийн тамирын арга хэмжээнд бүх нийтийг хамруулах, эрүүл хүнсээр хангах зорилтуудыг дэвшүүлж, хүн амын дунд зөнгөлөн тохиолдож байгаа халдварт болон халдварт бус өвчлөл буурч улсын дунджаас доогуур үзүүлэлттэй байна. Өрхийн тариалан эрхлэлтийг дэмжиж аян зарлаж, төмөс хүнсний ногооны тариалалт нэмэгдэж, хүн амын хүнсний хангамжийн түвшин 5% нэмэгдсэн. Дээрх ажлуудын үр дүнд Говьсүмбэр аймаг нь 2021 оны хүний хөгжлийн индексийн үнэлгээгээр 21 аймаг нийслэлээс 5 дугаар байранд, мөн өрсөлдөх чадварын индексээр 21 аймагаас 5 дугаар байранд тус орсон үзүүлэлттэй байна. Энэ нь иргэд ажиллаж амьдрахад таатай орчин бүрдүүлсэн хөгжиж буй залуу аймаг болохыг харуулж байна.